Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Цаг агарын байдал таатай байгаа учраас бид одооноос ногоон толгойдоо гарч баг цаг ажил амжуулж байх бололцоотой болсон байна. Гэсэн хэдий ч бидний хамгийн гол ажил бол мэдээж тариалтынхаа улиралдаа бэлтгэх, өрсөлдөгийг арчлах, зарим нэг төрлийн ногооны өрсөлдөө хийх явдал юм а. За ингээд ойрын өдрүүдэд ямар ажил хийх хэрэгтэй болохдоо одоо танилццгаая. Юун түрүүнд бүгдээрээ хүлэмжинд дургуулах ногооныхоо өрсөлдөөнд анхаарлаа хандуулах болно. Эдгээр нь мэдээж улаан лойл, чинжүү, баклажан юм а. Хүмүүс голдуу лойл болон чинжүү тариалдаг шүү дээ. Харин эдгээр ногооны өрсөлдөө манад яаж ургаж байгааг одоо бүгдээрээ харцгаая. За, харж байгаа биз дээ. Өндөр болон ургалтын хувьд бол боломжийн хэвийн байна. Бид ер нь улаан лойлыг цаг агаарын байдлаас хамаарч нэг бол 5 дугаар сарын 5-наас 7-ны хооронд. Харин чинжүүг 10 гаруй хоногийн дараа хүлэмжиндээ суулгадаг. Учир нь чинжүү нь илүү дулаан дуртай ургамал л да. Чинжүү нь мэдээж ургах хурд удаантай одоогоор 10 см өндөр байна. За энэ 7 өнцөх навчуудыг нь тоолохгүй бол үндсэн 4 навч сайхан ургаа гараад ирчихсэн байна. Шинээр 2 нахиалж байна. Харин лойлын хувьд бол нэгэнд үүргээ гүйцэтгсэн 7 өнцөгт навчнууд нь унжчихсан байна. Өндрийн хувьд 20 см-т хүрсэн сайн ургаж байгаа өрсөлдөө энэ байна. Эрүүл ногоон өнгөтэй болохоор ямар нэгэн байдлаар бордох шаардлагагүй харагдаж байна. Услахааны тухайд бол өмнө нь хэлж байсан. Та бүхэн услахдаа буцалсан ус биш. Энгийн түүхийн усаа дасгалгааны хэмд хүргэж бүлээсгээд услах хэрэгтэй. Тэгээд ургамал ургахын хэрээр услага хоорондын зай эсвэл хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй болно. За тэгээд энэ хөрсөн дээр ногоон туяа татаад эхлэх юм бол таны услага ихэтсэн байна гэсэн үг. Харин ургамалт нь хорчигаад байвал ус нь багтсан гэсэн үг ээ. Тиймээс услагааныхаа хэмжээг маш сайн тохируулж байх хэрэгтэй. Одоогоор суулгацуудаа цонхныхаа давцсан дээр ургуулж л бай. Мэдээж хамгийн нарны тусгал сайтай цонхны давцсан дээрээ чинжүүгээ тавьж гараа. Одоогоор бидний хийх арчилгаа гэвэл ердөө энэ л байна да. Чинжүү болон лойлоо удахгүй хүлэмжиндээ суулгах болно. За энэ бол бидний мэдэх алдарт Expedition сортын сонгоны өрсөлдөө. 3 дугаар сарын 14-нд суулгасан суулгахдаа шинэ үр ажигласан. 6 игнээс суулгасан байгаа энэ өрнүүдээ би ийм бяцхан хэмжээний хүлэмж шиг савнд өрсөлдүүлэн ургуулж байна. Эндээс үндсэндээ 2 квадрат метр талбайд ургуулах хуц хэмжээний суулгац төлжин гарах болно. Яг үүнтэй ижил хэмжээний савнд дахин нэг өрсөлдөө ургуулсан байгаа. Энэ жил бид 4 квадрат метр талбайгаас ургац авахар төлөвлөж байгаамаа. Өрний хувьд сайн ургасан 90% соёолоод байна. Аль нэг зүг рүү налсан байдал нь тод харагдаж байгаа биз дээ. Ер нь сонгоны соёолжууд нарны гэрэл дагаад налаад байдаг талтай. Эдгээрийг би сая цонхны давцсан дээр авчирсан болохоор нар ээсэн зүг рүү налчихсан байгаа хэрэгэ. Хоёрдугаарт бид одоогоор ямар нэгэн бордоо ашиглах талаар бодохгүй байна. Учир нь суулгасан хөрсөн тусгай зориултын нэмэлт тижээлтэй болохоор тэр. Одоо бидний хувьд зөвхөн услахааг нь таслахгүй байх л хангалттай. Өмнөх жилүүдэд шилж байсан. Сонгон нь маш их гэрэл дуртай ургамал. Магадгүй чинжүүнээс ч илүү дуртай. Тиймээс нарны тусгал хамгийн сайн тусдаг цонхон дээр Expedition сортын сонгоныхоо өрсөлдөгийг тавиарай. Гэрэл дутаад ирэхээр доошоо бүх хийгээд эхэлдэг юм шүү. Одоо өдөр уртсаад гэрэл тусах цаг нь нэмэгдэж байгаа болохоор цаашдаа алцахгүй ургачих байхаа. Одоо бидний хувьд энэ суулгацаа англин ялгаж тусдаа савнуудад хийх цаг ойртож байна. Энд эрт суулгах суулгац, арай хожуу суулгах суулгац гэд ялгаж болохоор ургалтуудыг нь дэмжиж болно шүү дээ. Удахгүй англин ялгах цаг нь болохоор би та бүхэнтэй хамтдаа англин ялгах болно. Харин тэр хүртэл ургаж л байг дээ. Expedition сортын сонгоны талаар ярихад ийм байлаа. Пусть растет пока. Одоо бүгдээрээ миний агрономчин ухааллыгаас дараагийнхаа суулгах ногоо юу болохыг харцгаая. Энд бичсэн байгаагаар 4-р сарын 6-ны дотор бид эрт ургацын байцаа өрсөлдүүлэх ёстой болно. Ер нь байцаа нь маш олон төрөл байдаг. Гибрид үрийн байцаа ч гэж бий. Харин бидний суулгах эрт ургацын байцааны тухайд бол 50 хоногийн дотор бүрэн боловсрдог сорт. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр байцаагаа өрсөлдүүлээд улмаар 5-р сарын 20-оос 25-ны хооронд гадаа хөрсөнд суулгалаа гэж тооцоход мэдээж
байж дулаан бүтээлэг бүтээх хэрэгтэй болно. Ингээд ямар тааж 6 дугаар сар гэхэд шинэ ургацын байцаага хүнсэндээ хэрэглээд эхэлж гин шүү дээ. Жингийн хувьд 1-1.5 кг жинтэй байцаа ургах байх. Эрт ургацын байцааны хувьд бол энэ тун сайн үзүүлэлт юм аа. Тиймээс та бүхэн эрт ургацын байцаа тариалаад үзээрэй. Мэдээж ихээр тариалах гэд хэрэггүй. Тэгэхдээ 5-6 ширхгийг ургуулчихсан байхад 7 дугаар сараас эхлээд шинэ ургацын байцаа эдээд байж болно. Би гэхэд мандалд биш зүгээр ногоон талбайхаа сул зайд нь эрт ургацын байцаагаа суулгачдаг. Учир нь хураагаад авчихдаг болохоор тэр шүү дээ. Мандалдаа бол бусад төрлийн ногоогоо суулгасан дээр шүү. Одоо харин бүгдөө ямар төрлийн сортын байцаа суулгах тухай ярилцъя. Хүмүүс голдуу голлонд сортуудыг тариалдаг. Surprise, Edma, Chesma бидний хэрэглэж заншсан Farrell гээд гибрид үр байна. Энд нэг зүйл хэлье. 6 дугаар сард хурааж авдаг эрт ургацын үрийг тариалахад нэгэнд ороодсон. Тиймээс бусад эрт ургацын үрнүүдийг сонгож тариалаарай. Юунд өрсдүүлэх хэрэгтэй тухайд бол ийм аягнууд миний өмнө байна. 100 мл-ийн багтаамжтай жижигхэн харагдаж байгаа боловч эрт ургацын байцааны хувьд бол яг тохирсон хэмжээ. Учир нь эрт ургацын байцааны үндэс том биш, хүчирхэг биш. Ийм аягнууд бол байцааны хувьд бол томдно. Харин хожуу болцсон байцааны хувьд бол ашиглаж болох аяг шүү. 3 төрлийн сонголттой аяга байна. Энэ бол энгийн хуванцар аяга, доод ёроолд нь нүхлээд өгчгөөр. Тэгээд давцсан дээр ургуулж болно. Олон ургамал тариалахгүй болохоор яг болно доо. Энэ аяга гэхэд доороо ёроолтой, бордоод хөрсөөр дүүрэгчсэн аяга байгаа юм аа. Төгсгөлд нь ийм цаасан аяга. Байгалийн гаралтай болохоор энэ аягтай хамт хөрсөнд суулгачдаг. Байгальдаа өөрөө уусаад алга болчихдог юм аа. Хэрэглэхэд тун хялбар. Аягнуудын багтаамж нь санаа зовох хэрэггүй. Эрт ургацын байцааны хувьд бол яг тохирсон хэмжээ. Харин хөрсний хувьд бол эдгээрээс сонголтоо хийж болно. Почва грунтыг та бүхэн мэддэг болсон байх. Харин сүүлд би энийг Висядле Дома дэлгүүрээс олж авсан юм. Оградник гэдэг нэртэй бордоод хөрсөлдөө. Яаж суулгах тухайд бол нэг аяганд нэг үр байхаар бодоод тариалаарай. Харин шинэ үр аваарай. Англин ялгахгүй болохоор нэг аяганд 2 үр суулгах гэд хэрэггүй. Тэгээд соёолч чинь 2-3 навчтай болоод ирэхээр нь шууд ногоон талбайдаа суулгачихна. Харин одоо бүгдээрээ ногоон талбай руугаа явцгаая. Би өөрийнхөө ногоон талбайхаа жишээн дээр ямар ажил хийх хэрэгтэй болохыг тань ярьж үзүүлэх болно. Эрхэм ногоочд та бүхэндээ тариалтын үнрэл эхлэж ногоон талбайдаа анхлан гарч байгаад тань баяр хүргэе. Бид энэ цагийг удаан хүлээлээ. Хөрс маань гисээд эхэлж гисэн та бүхэн харалтаа. 10 см-ийн гүнд хүртэл гисчихсэн байгаа биз дээ. Мөн өөрийнхөө ногоон талбайг намар цэвэрлсэн хүмүүст нь тусгаалan баяр хүргэмээр байна. Та бүхэн өөрсдөө харалдаа. Ямар ч хоггүй ургамлын үлдэгдэл байхгүй, багаж хэрэгслээж хураачихсан байгаа биз дээ. Намар бүгдийг нь цэвэрлжсэн болохоор талбайдаа ирэхэд үнэхээр цэвэрхэн байгаа биз? Шууд л үндсэн ажил тариалтынхаа ажилд ороход сэтгэлд хүртэл дулаахан байна. Улаан өд орчим энэ жил маш их цас орсон. Магадгүй дээд амжилт тогтоосон байж ч мэднэ. Мэдээж энийг цас хөрсөнд сайн чийг өгсөн. Гэхдээ чийг нь ууршиж алга болдог болохоор өвлийн цагт тэр их засыг цэвэрлэхдээ ногоон талбайдаа асгаж эсвэл мандал модныхоо хамгаалах дойрогт овоолсон хүмүүс маш зөв зүйл хийсэн болохыг тань онцлмаар байна. Хаврын цагт өгч байгаа энэ хүч чийг тань тариалтанд маш их хэрэгтэй. Хөрсөн тижэл өгөх дэмжлэг болох юм а. Харин талбайгаа цэвэрлээгүй хүмүүс одоо цэвэрлэх цаг нь болсон шүү гэдгийг хэлмээр байна. Манай бүс нутагт хамгийн түрүүнд ургацаа өгдөг ногоо бол бидний хилд заньсан ёсоор зэрлэг сонгон. Та одоо суулгаад ингээд гэлгаруудаар бүтээчихээрэй. Мэдээж бүтээхдээ заавал ийм ном хийж өгөх хэрэгтэй шүү. Дэлгүүрт зарагдаж байгаа болохоор ямар нэгэн асуудал гарахгүй байх. Худалдаж авлаа, авчраа зоолоо. Ургацаа хураачгаад үнэл нумаа бас дагаад хадгалж дараа жилд нь ашиглаж болно шүү дээ. Үнэтэй эсвэл олдохгүй байвал зүгээр л ийм зузаахан төмөр утсаар өөрөө хийчих нь биз дээ. Анхны ургац болох урт сонгоноос гадна тусгай сортын fried парфюмерийг ч тариалсан болно. Энэ сортууд манай өвлийг даадаг. Мөн манай сонгонууд шиг ахтай биш ээ. Би яагаад гэлгаруудаар бүтээж өгсөн тухайд
салаат бол энгийн бүтээлэгтэй харьцуулахад гэрэл сайн нэвтрүүлдэг хөрсөө маш сайн халааж өгдөг. Харамсалтай нь шөндөө маш амархан хүрдэг болохоор давхарлаж дааван бус бүтээлгээр бүтээж өгөх хэрэгтэй болно. Хөрс гисэд дулаараад ирэхээр гэлгаруудаа тусгай бүтээлгээр сольжих нь бидтэй. Эрхэм ногооч доо олон наст сонгоно өөрийнхөө талбайд энэ аргаар ургуулаарай. Танаа гэр бүлийн хэрэгцээнд очих анхны витамин юм шүү. Витамины для вашей семьи. Дөрөвдүгээр сарын эхэнд бидний хийх ёстой хамгийн чухал ажил бол мэдээж өөрийнхөө хүлэмжээ тариалтандаа бэлтгэх явдал юм а. Өвөл бид зайг нь ашиглаад хүлэмжиндээ усны сав, багаж хэрэгцэл, суулгацуудаа салхинаас хамгаалах хаалт, ногоон талбайхаа чимэглэл болох баримлуудыг хадгалчихдаг юм. Тэгээд мэдээж эдгээрийг тариалт эхлэхээр зориултын дагуу ашиглахаар хүлэмжнээсээ гаргачих нь да. Рассадника. Здесь Одоо хүлэмжнийхээ тунгалаг байдлыг шалгацгаая. Шүүр аваа дотор талаас нь шүүрдэд үзээрэй. Та бүхэн харж байгаа байх. Дотор талаасаа цэвэрхэн шороотоос байхгүй байна. Харин гадна талаасаа элс шороогоор бохирдсон байна. Тиймээс тариалт эхлэхийн өмнө хүлэмжээ гадна талаас нь сайтар угааж өгөөрэй. Тэгвэл нарны гэрэл илүү сайн нэвтрэх болно шүү дээ. Мөн нэг зүйлийг сануулж хэлэхэд хуванцар хавтанга 7-оос дээш жил хэрэглэж байгаа бол сольсон нь дээр шүү. Хавтан тань тунгалаг байдлаа алдаад ирэхээр хүлэмжнээс авах ургацын хэмжээ чинь багасаад ирдэг юм шүү. Харин сольсон хуучин хуванцар хавтангуудаа бусад хэлбэрээр гэр ахуйдаа ашиглаж нь бизтэй. Би хүлэмжнийхээ энэ талын буюу наран талын хэсэгт нь эрт дургацын салаатны навчнуудыг тариалахад ашиглах болно. Энд салаатны навч, бууц, брокколи болон ногоон сонгон тариалсан ч болно. Тэгээд багахан хэмжээгээр хүлэмжин ирдиска суулгачихна. Учир нь гадна талбайгаас мөддөө бид ирдисийг хурааж авч чадахгүй шүү дээ. За эрт дургацын ногоонуудаа хурааж авсныхаа дараа үндсэн ногоонуудаа тариалаарай. Үндсэн ногоо гэдэг нь чинжүү, улаанлол, баклажан. Мэдээж хүмүүр өөрсдийн дуртай ногоогоо тариалах байхаа. Ариутгал хийх тухайд бол өнгөрсөн жилийн нэвтрүүлгээр харуулсан ёсоор ариутгалаа заавал намар хийх ёстой юм шүү. Өмнөх тариалтын үдрэлд ногоо ургамлуудтай нь өвдсөн бол энэ тариалтын үдрэлд бүрэн устгал хийсэн байх ёстой гэдгийг битгий мартаарай. Хүлэмжээ тусгай зориултын утаат бодисоор ариутгасан. Манай хүлэмжийн хувьд бүх зүйл цэвэрхэн асуудалгүй байгаа биз. Гэсэн хэдий би юмыг яаж мэдэх үгээд хөрсөө дахиад нэг удаа ариутгаж өгсөн. Харин хүлэмжээ дотор талаас нь утаагаар ариутгах шаардлагагүй гэж үзсэн. Бидний хувьд тариалтаа эхлэхийн өмнө бэлтгэл ажлаа хийх шаардлагатай. Юун түрүүнд хүлэмжнийхээ хөрсийг сайтар ариутгаж, энэ жилийнхээ тариалтанд бэлтгээрэй гэж зөвлөмөр байна. Конечно, на теплицу. За ингээд энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцгаая. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг бид одоо буюу гэртээ үрсэлгээ хийхэд ашиглах юм а. Та бүхэн энэ доороо савт хуванцар шүүлтүр шиг цагаан таглааг юунд ашигладаг идвэ гэж бодож байгаа байх. Үүн дээр бид үрээ хөрсөнд суулгахын өмнө ургуулж соёолуулах болно. Ойрын үед бид өргөст хэмэх хурган гуа буюу кабачог амтд гуа тайрайлах юм а. Өрүүдийг нь бид энэ шүүрэнд савнд хийж соёолуудаа дараагаар нь хөрсөн суулгах юм. Ингэж 100% үрээ өрслүүлнэ гэсэн үг ээ. Энэ дотор ус хийгээд өрнүүдээ шүүрэн дээр нь тавиад хийж хийн шүү дээ. Өмнө нь бид даав ашигладаг байсан бол одоо ийм савтаа боллоо. Энэ савыг мөн навч ургуулахад ашиглаж болно. Сүүлийн үед хөрсгүй тариалан их дэлгэрсэн. Бид энэ савыг ч тэр аргаар ашиглаж болно гэсэн үг ээ. Ус хийгээд ногоо навч салаатны үр аваад ургуулад хүнсэндээ хэрэглэх юм а. Их л сонирхолтой байгаа биз? Та бүхэн эдгээрийг хараад юунд хэрэгтэй болохыг нь шууд ойлгосон байх. Тасалгааны цэцэг, услагч, ус шүшигч байна. Тасалгааны зарим ургамлыг дээрээс нь услах хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ шүшүүр яг тохирсон мөн өнгө үзмжийн хувьд ч гоё өнгөтэй, зүстэй сав байна. Энэ гэхэд шүшүүр болон услагч хоёрын холимог гэдтэй. Услах мөн навчнуудаа дээрээс нь усаар чиг өгөхөд энэ шүшигчийг ашиглаж болно. Эдгээр савнуудыг мөн хортон шавжнуудтай тэмцэхэд ашиглаж болдгоо. Би өмнө нь энэ талаар хэлж байгаагүй байх. Заримдаа ногоон навчнууд дээр энэ ногоон яла, хорхой авгалдаа үрэлжихдэг. Эдгээр нь үрсэлгээний ургамлуудад халтсан тохиолдолд энэ савнд найруулад хороо цацаж өгөөрэй. Зориултын хорнууд нь зарагдаж байгаа. Энэ болон бусад олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг та бүхэн манай нэвтрүүлгийн албан ёсны хамтран ажиллагч Сиадля Домадлгүрээс худалдан авах боломжтой юм шүү.
Сегодня, уважаемые телезрители, Өнөөдөр би та бүхэндээ дахин нэг ногооны тухай өгүүлэх болно. Манай бүс нутагт төдийлөн олон хүн тариалаад байдаггүй боловч ашиг тус өндөртөө ногооны талаар ярих юм. Энэ бол баклажан. Уугуул нутаг нь лойл болон чинжүүтэй адил Төв Америк биш, харин Энтекгээс гаралтай. Энтекгээс Япон, Хятадаар дамжин өргөн дарахсан улмаар ойрох орнууд Төв Азаар дамжин Оросд баклажан нэвтэрсэн юм а. Манай бүс нутагт магадгүй энэ ногоо 1960-ад оны үед л дэлгэрч эхэлсэн. Эхлээд бид улаан лойл, чинжүү тариалж сураад дараагаар нь баклажан тариалж эхэлсэн хэрэг л дээ. Гадаа талбайд бол зөвхөн Оросын өмнөд нутгуудаар Төв Орост магадгүй гадаа болон хөлөмжөнд хосолсон хэлбэрээр харин Сибирь байгаль нуур орчмын нутаг хөрс зэрэгэлдээ Монгол улсад бол зөвхөн хөлөмжөнд ургуулдаг. Учир нь баклажан өөрөө их дулаан дуртай ургамал шүү дээ. Химийн бүтцийн хувьд бараг чинжүүтэй адилхан 91% нь ус, 9% нь хатуулаг буюу эслэг, түүний 3% нь чихэр, 1% нь уурга, үлдсэн хувьд нь пектин, давс, төмөр, магний агуулдаг. Витамин С байдаг боловч чинжүүнээс харьцангуй бага агууламжтай. Амтд чинжүүтэй харьцуулахад баклажан олон төрлийн витаминыг өөртөө агуулдаг ногоо. Баклажан алкалоид агуулдаг болохоор гашуун амттай. Тиймээс хүмүүс төдийлөн таалдаггүй байх. Түүхийгээр нь бараг салаатанд хэрэглэж байхыг хараагүй. Лойл болон чинжүүтэй харьцуулахад хүнсэнд хэрэглэх хэлбэр арга нь харьцангуй бага. Даршилж, нугшиж, давсалж, шарж болон нөөшилж хэрэглэх нь байдаг. Кавказд бол бүрэн боловсрч гүйцээгүй баклажанаар чармал хийх тохиолдож байсан. Би өөрийн нүдэрээ харсан. Шарлаг хийхдээ жижиг хэвтэр хэмжээтэй баклажан ашигладаг юм байлээ. Энэ арга нь манай энд ч дарахад байгаа юм да. Үйлдвэрийн аргаар хийсэн икраг бид Иван Васильевич мэрэгжлээ сольсон киноноос далайн чандын баклажан гэдгээр нь мэдэх юм а. Энэ нугшийг Оросын өмнөд нутгийн үйлдвэрүүдэд хийдэг. Сүүлийн үед манай бүсгүйчүүд гэрийн нөхцөлд энэ нугшийг хийхэн жил бэхжсэн. Сүүлийн жилүүдэд баклажанаар элдв төрлийн зууш, закуск хийдэгч болсон юм. Хятадууд баклажанаар маш олон төрлийн хоол хийдэгчлэн бид ч бас олон төрлийн хоол хийж сурах цаг нь болсон шүү. Ангаах ухаан эрүүл мэнд талаас нь авч үзвэл баклажан цусны эргэлтийг сайжруулж, цуснд холестериний хэмжээг багасгаж өгдөг. Цусны циррозтой хүмүүст маш тустай ногоо. Мөн баклажаны шин шүүс болон чансан баклажаны шүүс нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг юм. Хэдийгээр олонний дунд хэрэглээ багтаа боловч баклажан өөрийн онцлог бүхий ногоо шүү. Би өөрийнхөө хэмжээнд заавал хөлөмжөндөө ургуулах ёстой ногоо гэж үздэг юм а. Ашиг тустай ногоо шүү. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. и будьте здоровы. В адрес программы Манай нэвтрүүлгийн хаягаар ээлжид 3 асуулт ирсэн байна. Одоо та бүхэндээ уншиж танилцуулъя. Улаан-Удэ хотын орсон суугч Елена Задорнова өөрийнхөө сарамсыг хэдэн жил дараалан ногоон талбайдаа тариалж болох вэ хэмээн асуусан байна. Маш сайхан асуулт байна. Би сарамсыг үржүүлэхийн аргаар буюу сарамсны хумсыг ашиглан үржүүлэхдээ 4-5 дахь жилдээ сарамсны гарц огтсон мууддаг. Тиймээс 4-5 жилийн хугацаанд сарамсныхаа үрийг сольж байгаарай. Би үрийн сарамсны мушевинский үрийг байнга санал болгодог. Манай энтхийн шалгарсан сорт питоцитийн агууламж өндөртэй. Хаврын улиралд биеийн дархлаа муудсан үед маш их хэрэгтэй. Яах вэ? Хүмүүс янз бүрийн сортуудыг тариалдаг байх. Миний хувьд мушевинский шалгарсан сорт шүү. Та үржүүлэхийн тулд мичуринский, мушевинский тарвахтан орионоос 10 сарамсал авчих. Жилийн дараа хангалттай үрийн сарамстай болчихно. уже будет полная обеспеченность семенным материалом. Также Елена Задорновагийн дараагийн асуулт. Манай нөхцөлд экспедишн сортын сонгоныг суулгац бэлтгэхгүйгээр ургуулж болох уу хэмээн асуужээ. Уг сонгоны суулгацаас бүрэн боловсрч том сонгон өгөх хүртэл хугацаа нь 140-с 150 хоног, магадгүй бүр 150-аас ч илүү байж магадгүй. Энэ нь манай Улаан-Удэ хотын орчин байдаг дулаан үеэс 30 хоногоор илүү гэсэн үг. Хятадд яг 10 хоногоор дулаан байх хугацаа нь урт байх. Гэсэн хэдий ч гадаа талбайд шууд тариалахаар бол том сонгон болж ургахгүй, амжихгүй. Өөрөөр хэлбэл бүрэн боловсрч чаддаггүй байх нэ. Гэхдээ миний мэддгээс тарвахтан орионы нэгэн эмэгтэй өрөө шууд хөрсөн суулгадаг. Заавал мандалтай хөрсөн тариалдаг гэж ярьсан. Суулгах хугацаа нь арай эрт буюу 4-р сарын 25 хавьд суулгах хэрэгтэй. Суулгасан хойноо ийм ном хатгаад бүтээлгээр бүтээж хэрэгтэй.
Ургаад эхлэхээр нь авчих нь визтэй. Сонгон нь 200 г орчим жинтэй бүрэн боловсрч амжидаггүй. Тэр эмэгтэйд бол таалагддаг гэсэн. Тиймээс таач бас 500-аас 600 г жинтэй бүрэн боловсрсон сонгон хэрэггүй гэж үзвэл мандалдаа бүтээлэгтээ тариалаад үзээрэй. Бүтээлгийн нэгтрал нь 40-42 г байх ёстой шүү. И завершающий вопрос пришел из Бичуры. Он показал. За сүүлийн асуулт Бичурад осхоноос ирсэн байна. Ногоон талбайдаа ургуулж болох хамгийн гарахмал өндөртөө сорт юу вэ гэж асуужээ. Миний мэдэж байгаа хамгийн гарахмалын агуулмж өндөртөө сорт бол Германы Адрета сорт. Би тариалаад олон жил болсон. Байнга ч тариалдаг. Иргэд бутардаг төмс гэж яриад хөвсчихсэн байдаг шүү дээ. Энэ сорт юм. Уг сорт 3 сул талтай. Нэгдүгээрт өндөр ургац өгдөггүй. Хоёрдугаарт 8 дугаар сард бороо их оржих бол өвчлөөд эхэлдэг. Яг өнгөрсөн жилийн шиг. Хөгц өвчний эсрэг дархлаа муутай сорт. Ингээд төгсгөлд нь удаан хадгалалт аадаггүй. Хавар чигээ алдаад хорчиiгаад эхэлдэг юм аа. Сорт санал болгох тухайд бол Адрета сортын төмөсний ген Германы Цукира болон сүүлийн үед манай энд ихээхэн дарахад байгаа Королева Анна сортуудад байдаг. Та энэ хоёр сортоос тариалаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Манай улаан үдийн худалдааны төвүүдэд Королева Анна сорт зарагдаж байгаа. Манай нөхцөлд 18% цардуулын агуулмжтай байна гэдэг нь таны хэлсэн цардуулын агуулмж өндөртэй гэсэн үг шүү. Би дуршилтын журмаар Белорусын Верба сортыг тариалж дуршиж үзсэн. Уг сортын цардуулын агуулмж нь 25% өндөртэй. Хожуу болцсон мөн үйлдвэрийн аргаар цардуул гаргаж авахд зориулагдсан сорт л тоо. Тиймээс танд бол хожуу болцсон сортуудаас татгалзаж дунд болон эрт дунд болцсон сортуудыг тариалаарай гэж зөвлөх байна. Эдгээр сортууд нь миний өмнө нь хэлсэн Адрета, Цукира, Королева Анна нар шүү. Асуулт илгээсэн хүн бүртээ баярлалаа. Би бүгдд нь хариулж байх болно. Энэ хүрээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Ирэх 7 хоногт дахин уулзах хүртлээр баяртай. Дараагийн нэвтрүүлгээр бид ногоон талбайдаа илүү түлхүү ажиллах болно. Больше будем времени посвящать нашим работам на участке.